За Херод хаан юуны талаар сонссон? Есүсийн талаар сонссон. Есүсийн нэр үр бүр дуурсаж ирсэн. Тэгээд саяхан нөгөө нэг ингээ Иохан Баптистыг таадалсан хүн чинь заавал Израильчүүдийн дотор одоо бурхны талаар хамгийн мундаг ярьдаг хүнийг нь би таадалчлаа. Одоо ингээд бүр муу дээр муу гэхчээр одоо Израильчууд надад бүр муу болондоо гэжсэн чинь Иохан Баптистаас ч илүү алдартай нэгэн Израильчуудад бас байдаг юм байна гэдгийг тэр олдсонсон. Тэр бол Есүсээс. Ингээд харин тэр мэдээлэл олохыг хүссэн боловч түүнд бас яг тийм зөв мэдээллийг өгөх дуртай хүмүүс иргэн тойронд бас байгаагүй. Есүс бол үнэхээр Петрийн хэлсэнчлэн амьд бурхны хүү Месая байсан. Тэгэхээр өнөөдөр ишлээ дахиад уншгам. Херод үүнийг дуулсан. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа гэж хэлсэн. Та ямар нэртэй вэ? Та ямар ч нэртэй, ямар ч хэл дээр, ямар ч утгатай нэртэй байж болно. Харин таны амьдрал, таны гэрчлэл хүмүүсийн дунд юу гэж яригддаг вэ? Бурханд алдар болон очтгоо. Эсвэл хүмүүсийн дунд сургамж болон яригддаг. Таны талаар хүмүүс ярихдаа бахархан тань шиг болохыг хүсэн, тань шиг тэмцэхийг хүсэж ярьдаг уу? Эсвэл тань шиг болохгүй тулд таныг жишээ болгон ярьдаг уу гэдэг асуултыг та өөртөө тавих хэрэгтэй.